За бүгдд нь өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр би та бүхэнд Оросын цэвэрлэх байгууламж компани Aqualos брендийн цэвэрлэх байгууламжийн танилцуулга бичлэгийг хүргэж байна. За манай компани нь ерөнхийдөө Aqualos цэвэрлэх байгууламжийг оруулж ирдэг Монголд албан ёсны дистрибьютор цор ганц компани байгаа. За Aqualos цэвэрлэх байгууламж бол одоо Монголд орж ирээд 4 жилдээ болж байна. Ер нь бол Монголын 3 өвлийг өнгөрөөсөн ийм цэвэрлэх байгууламж байна. За Aqualos цэвэрлэх байгууламжийн эхлээд хэдүүлээ гадна материал хийцлийн талаар ярилцъя. За Aqualos цэвэрлэх байгууламжийн гадна материал бол Чех улсад үйлдвэрлэгдсэн полипропилен материалаар хийгддэг сайн чанарын юм хумцсан материал гэсэн үг. За энэ материалын үндсэн түүхэд нь юу байх вэ? EPS хөөс буюу одоо нэг цагаан хөөсийг өндөр даралтанд нэгтруулад хумцар хэлбэрт тайлуулад одоо ер нь илүү дулаан хадгалах чадвартай тийм одоо материал болгосон гэсэн. За энэ материалын хувьд бол ер нь илүү нэгдүгээр зэрэглэлийн материал ямар нэг байдлаар хоёр дахь түүхэд ороогүй учраас одоо нэг илүү уян хатан байдал нь хамгийн найдвартай гэсэн. Ямар нэг газрын хөдөлгөөн, механик хөдөлгөөнд илүү дэвсвэртэй. Өөр дөр хөдөлгөөний даралтыг, даацыг илүү сайн хүлээж авдаг гэсэн. За тэгэхээр мэдээж материалын хувьд үндсэн танкны яг энэ гадна материалын хувьд бол одоо ашиглалтын хугацаа нь бол 50-аас жил, 50 болон түүнээс дээш жил ашиглах боломжтой. Ийм сайн чанарын материалыг ер нь бол Aqualos цэвэрлэх боломжийн танкны материал дээр ашигладаг байгаа. За тэгээд та бүхэн доор харах юм бол энд нэг ийм дөрвөлжин ийм ёрол уул гэсэн байгаа. Энэ яаж юм хэрэг ер нь бол одоо бустай газар суйлуулахад түгжээ болж өгдөг гэсэн. Ашиг бусад газрын хол энэ дээр юм түгжээгүй учраас яад вөхөр ус ихтэй үед хөөд гараад ирсэл маш өндөр байдаг, дотроо ус нь багас үед бол хөөд гараад ирдэг тийм ирслүүд гардаг. Aqualos-ийн хувьд бол тийм зүйл бол ер нь бол гардгүй гэсэн. Ягаад гэхээр энэ маань хөрсөөрөө түгжигдээд энэ хавтаа ёрол дээр хөрсөөрөө түгжигдээд ер нь бол дэше хөвөх боломжийг хязгаарладаг гэсэн. За тэгээ Aqualos-ийн хувьд бол захилгаан зарцуулалт одоо энэ дотор ерөөсөө захилгаад ингээд ганцхан компрессор л байгаа. Бусдаар бол нэмэлт нөгөө цэвэрлсэн усаа шахдаг ноцоос ер нь ашигладаггүй гэсэн. Ер нь бол гэхдээ бас ашиглаж болно. Тэрийг ямар үед ашиглах вэ? Усны түвшин өндөртэй тэр тохиолдолд нэмэлт ноцоос тавьж ашиглаж байгаа. Угаасаа Aqualos загвар маань универсал загвар гэж явдаг. Тэгэхээр ноцоостой ч бол ноцоосгүй аль альгүйр нь ашиглах боломжтойгоор ирдэг гэсэн. Бидний хувьд бол ер нь бол хэрэглэгчид ер нь ноцоосыг санал болгодог. Ягаад тэр монголчин өөрөө тог унтрах хэрэгслүүд маш өндөр байдаг. Тэр тог тасарч яадаг вэ? Ноцоосгүй цэвэрлэх байгууламжаар хэрэглээгээ зогсоо гэдэг асуудалтай шин. Бусад газрууд бол хэрэглээгээ зогсоо гэдэг тийм заавар зөвлөгөө өгдөг. Тэгэхээр одоо Монгол шиг одоо их тог тасардаг жишээ нь өвлөл одоо туслангийн мөс бол тог маш их тасардаг учраас тэр ноцоосоор ажиллаж байгаа нь бол нэг ер нь сайн тал биш гэж давуу тал биш. Тэгэхээр мэдээж ноцоос ажиллана гэдэг чинь захилгаан зарцуулалт нэмэгдэн дахиад нэг захилгаан эд анги ер нь эвдэх бас магадлал бий болж байна л гэсэн үг. За мөн тэгээд дээр нөгөө бусад газрын цэвэрлэх боломж яадаг халдаг кабелууд их ашигладаг. Ягаад тэгэхээр хөлтөөс хамгаалаад нөгөө их дээр одоо шинэ бусад газрын цэвэрлэх боломжууд бол шингэний түвшин маш дээр байдаг. Шинэ тагнаасаа доош нь 30-аас 40 санж буюу одоо бид бүхний харж байгаагаар л тэр ногоон тагны тэр хэсгээс доош энэ нэг цагаан хүзүүний баг энэ хүрэхэд нөгөө шингэний түвшин байж байгаа учраас өвөл хөлт төслүүд маш их гардаг гэсэн. Ягаад тэгэхээр тэгээд таг нь маш том байдаг. Манай таг бол за нэг 75 санжийн хаашаашаа өргөнтэй байх бусад газрын хол метр 10 метр 20 өргөнтэй байдаг. Тэгээд шингэний түвшин их дээр байдаг учраас хөлтөрт маш урд явагдаж шинжлэхэнгийн бүсдэл айлгал 7 хоног ирэхгүй байх юм бол тэр шингээ хөлтөждөг хөлтөө тэлдэг тийм эрсдлүүтэй. Манай хувьд бол одоо энэ тагнасаа ерөөсөө доошоогоо за энэ хүртэл усны цэм ерөөсөө энэ дээр байж байгаа гэсэн. Энэ хүртэл одоо нэг багцаагаар метр 10-аас метр 20 санж байдаг гэсэн. Тэгэхээр өвөл хөлт эрсдэл нь хамаагүй бага. Шинэ хэрэглэгчүүд өвөл одоо тагааны дээр нь дулаан ямаар манай зулхаагаар ч юм уу 30-аад орчих. Тэгээд ер нь бол дотор компрессор ажиллаж явахад манай цэвэрлэх болгоомжтой ер нь хөлт эрсдэл харьцангуй бага. Ер нь хөлцөн тохиолдолд ер нь гал зөндөө тэгээд маш бага гэсэн. За тэгээд танкны хийцлийн хувьд гадна нөгөө танк маань цилиндр бүрэнгийн хэлбэрт учраас газрын даралтанд ер нь маш сайн. Дэвсвэртэй гэсэн илүү давуу талтай шин. Дөрвөлжин цэвэрлэх боломж яадаг вэ? Язгын дунд одоо газрын даралтаар дотгошоо зүрхлэх юм хонхох тийм эрсдлүүд маш их гардаг. Тэгэхээр та бүхэн бас цэвэрлэх боломж авахтаа анхаарах зүйл бол мэдээ цилиндр байвал илүү давуу талтай, илүү газрын даралт, илүү өндөр дэвсвэртэй. Газрын даралт өөрөөр илүү хүлээж авдаг гэсэн цааш. Бидний хувьд бол яадаг вэ? Цэвэрлэх боломж яаж дулаан байлгадаг вэ? Одоо яг энэ үндсэн хийцэлтэй гадуур 5 санжийн хөөсөөр битүү ороогоод за тэгээ гадуур нь усчиг галын хамгаалтай мөнгөлгөөр ороогоод битүүнжилдэг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол өвлийн нөхцөл маш дулаахан болдог. Бид нар одоо энэ тагны дээд хэсгээс ерөөсөө тэр ногооны дээд хэсгээс бусдын энэ хажуутлын ногоон цагаан бүгдийн битүү ороогоод үлгийддэг гэсэн хөөсөөр тэгээ битүү дулаалдаг учраас ер нь Aqualos цэвэрлэх боломжууд бол хөлт эрсдэл ер нь байхгүй гэсэн. За тийм манай танкны хувьд бол ер нь за одоо бид бүхний танилцуулаад байгаа танк бол яг нэг үрхээр хэрэглээнд зориулагдсан 5 ам болтой айл зориулагдсан цэвэрлэх байгууламж гэсэн. Ер нь бол хамгийн их зарагддаг хамгийн ер нь нийтлэг одоо зарагддаг юм уу нэг хаваасанд хамгийн тохиромжтой загвар бол Aqualos 5 загвар. За энэ загварын хувьд өндрийн хувьд 250 м өндөртэй гэсэн үг. За диаметрууд нэг 1 м-ийн диаметртэй. Тэгэхээр ер нь бол бусад газруудтай харьцуулахад харьцангуй өндөр гэсэн үг. Бусад газрын хувьд нэг дундаж стандарт нэг 220-230 байдаг бол манайх 250-аад доорож 20 санжаар илүү гэсэн үг. Тэгэхээр ийм илүү байна гэдэг нь илүү доошоо газрын хүс рүү гүн рүү суудаг учраас өвөл хөлт эрсдлийг бас тэр чинээгээр багасж байгаа л гэсэн үг. За тэгээ ашиглалт одоо хэрэглээний хувьд бол ер нь маш энгийн ашиглахад маш хэлбэр. Хэрэглэгч өөрөө ер нь биднээс нэг зааварчилгаа зөвлөгөө авч цаашид өөрөө ер нь бүх хэрэглээ одоо арчилгаагаа хийгээд явах
боломжтой. Ер нь бол дотор хийцлэл нь одоо дотор систем нь хамгийн энгийн байхыг ер нь илүү зорж хийдэг гэсэн. Ягаад тэгэхээр хэрэглэгчд илүү хэлбэр байх үүднээс засвар үйлчлэг хийхэд илүү хэлбэр байх үүднээс хамгийн тэр төвхтэй биш ер нь бол одоо схемийг ашигладаг гэсэн. За тэгээ цуслангийн бүсдэл айлууд бол за харьцангуй за байнгын байгаа ер нь цэвэр боломж ашиглаж байгаа тохиолдолд жилдээ нэг удаа лагийг соруулж авах шаардлагатай. За магадгүй жилд нэг өвөлдөө хаяа ирдэг ч юм уу зундаа хаяа гардаг тэр тохиолдолд нэг 2 жилдээ ч юм уу ер нь нэг доторх лагийг соруулж авах шаардлага гарна гэсэн. Бусдаар бол ер нь өөр нэг хин дээр засвар үйлчлэг хийгээд байх шаардлага ер нь харьцангуй гайгүй дээ. За аквалаас цэвэр тохиолдолд ер нь хамгийн давуу тал нь одоо Монголын эрс дэс хүүтэн уур амьсгал ер нь хамгийн тохирсон цэвэр тохиолдолд байгаа. Одоо Монгол аквалаас шиг одоо юм хүүтэн нөхцөлд юм шалгуулсан цэвэр тохиолдолд ер нь бол байхгүй байгаа ихэнх нь хөлддөг бас эрсдлүүд маш өндөр байдаг. За ер нь бол Оросын хамгийн хүүтэн бүс одоо Сибирь Оросын хамгийн хүүтэн бүсүүд хамгийн өндөр борлуулалттай байдаг цэвэр тохиолдолд ер нь бол аквалаас за ер нь бол Оросын тэр нэг сайтуудаар ороод ганц нэг судлаад харахад ер нь л одоо Оросын хүүтэн бүсүүд рүү хамгийн их борлуулагддаг тэр хүүтэн бүсэд хамгийн тохиромжтой цэвэр тохиолдолд ер нь аквалаас гэсэн тийм сэтгэлүүд маш өндөр харагддаг юм байлээ. Тэгэхээр Монголын ч гэсэн эрсдэс уур амьсгалтай нөхцөл ер нь аквалаас бол хамгийн илүү тохиромжтой цэвэрлэх байгууламж байгаа. За тэгэхэд за аквалсан би та бүхэнд одоо доктортлыг үзүүлнэ. Ямар ч байсан танка доош нь эргүүлээт. Танкны хувьд бол ер нь маш өндөр том гэсэн бусад газрын үетэй харьцуулах цэвэрлэх байгууламжтай. Дотор хэзлэггүй маш томтой. Тэгээ илүү өндөр доош гүн суудаг учраас маш сайн найдвартай ажиллагаа найдвартай гэсэн. Энэ аквалас цэвэрлэх байгууламж маань бохор усыг 98% хүртэл цэвэрлэн. За тэгээ биологийн цэвэрлэгээ явагдана. За тэгээ цэвэрлэгч усаар ер нь зүлэг ногоогоо модоо ч юм услах тийм боломжтой гэсэн. Ер нь цэвэрлэгч ус өнгөгүй өнөргөө одоо тийм усал гарна гэж ойлгож болно. За танкны ер нь дотор талд бол ямар нэгэн байдлаар зэвэр хийх анги байхгүй маш. Тэгээ дотортлын систем бол маш ойлгомжтой энгийн гэсэн. За ингээд дотортлыг харуулъя. Бол маш ингээ илүү дутуу янз бүрийн тийм ойлгохдохгүй ойлгомжгүй зүйл байхгүй. Бүгд ингээд ойлгомжтой тодорхой. За ийм байна. Тэгэхээр хэрэглэгч өөрөө цаашдаа нэг биднээс зааварчлаач цаашдаа өөрөө ашиглаад өөрөө ер нь засвар үйлчлэгээ чигээд явах боломжтой. Ийм цэвэрлэх байгууламж байгаа шүү. За танкны дулаалгын хувьд ийм хоёр давхар дулаалгатай гэсэн. Тэгэхээр бол цагнаас дулаалдаг л бол маш бага. За компрессорын хувьд бол Seiko брендийн Япон компрессор байгаа. За насжилтын хувьд 5-аас 10 жил ажиллах боломжтой. Хамгийн сайн удаа ажиллахтай хамгийн сайн чанарын компрессор ашигладаг гэсэн. За танкны дотоод бүтцийн хувьд бол ер нь бол 3 камертай гэсэн. 1-р камер, 2-р камер. За энэ ингээ 3-р камер гэсэн. За бусад за 1-р камерт юу байна гэхээр 1-р камерын ёроолт давхар ёроолттой гэсэн. За тэгэхээр энэ маань яаж юм гэхээр одоо хэрэглэгчээс ирсэн дээр задардгүй лаг хаягдaltaй 0-ын цаас 0-ын сальтик өөр одоо юу гэдэг. За тэр шал угаахаар нөгөө шороо мороо гардаг, шав шаваа гардаг. Тэр ер нь бол одоо хог хаягдлаад бол энэ ёроолын дор байж идэг гэсэн. Тэгэхээр бол одоо нөгөө танкны үндсэн системд ямар нэг нөлөө үзүүлэхгүй энэ дороо ёроолд хадгалагдж идэг гэсэн. Задардгүй хог хаягдлууд байна гэсэн. Энийг яг хөхөр соруулах үед энэ нийлхийг нээж аваад энэ дороос нь ёроолж соруулах чинь гэсэн. За тэгээ энэ ард зурвал хог барьж гэсэн мөн задардгүй одоо 0-ын цаас сальтик тэгвэл энэ оон шүлтүүд дээр баригчин дээр барьж аваад за нөгөө өдрөлдаач юм сардаач нэг аваад цэвэрлж гэнэ. За энэ цэнхэр шаланг яадаг вэ гэхээр за ер нь гар аргаар лагийг соруулж авна гэсэн. За магадгүй энэ тагийг тайлаад за лагны хэмжээ ихсэн байвал энэгээр тодорхой хэмжээний лаг соруулаад авах боломжтой. За өөр тохиолдолд ер нь бохрын машин дуудаад соруулаад авчих гарыг илэрч болох юм да. За тэгээд та хүчин чадлын хувьд бол манай дээр 3-аас 10,000 хүртэл хүний хүчин чадалтай цэвэрлэх байгууламжууд гарах боломжтой байгаа. За тэгээд хаус барьж байгаа хэрэглэгч за мөн хаусны төсөл хэрэгжүүлж байгаа байгууллага хамт олон байрлал бид нартай холбогдороо. Тэг ер нь л аквалос бол Монголын нөхцөлд ер нь хүүтэн нэрчтэй уур амьсгалт хамгийн тохиромжтой цэвэрлэх байгууламж байгаа шүү. Тэгэхэд за манай хаяг болохоор 10 дугаар оролын гэрээм судалгааны төвийн хажуу талд мета центр гэдэг гэрэмсийн баруун талд мета центр гэдэг. Мета центрийн 1-р давхрын 23 дахь павильон дээр манай шоурум ажиллаж байгаа. За баярлалаа.